Тэгээд сайн зураг тэр инквайр сайдын асуултанд уг нь бол хариулмаар байгаа юм л та. Үндсэн хуулиар олгодоогүй эрхийг хэрэгжүүлэх чиглэлийг Монгол Улсын ерөнхийлөгчид өгж болохгүй шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь бид нар нэг тэгшөөгоор мянган бүх барилдуулна гэдэг ингээ худлаад өвчгөндгөө цаашдаа болох хэрэгтэй л дээ. 512 бүх барилдахад чинь одоо баахан цэрэг авчирж барилдуулдаг шүү дээ бид нар. Тийм учраас бол яг тэгшөөгийнхоо тэр шагнал юмыг нэмээд явбал яасан юм бэ цаашдаа. Энийг жоохон бодмоор байна л да. Тэгээ нэг олон хүн барилдсанараа чанар чансаа өөрчлөгдөнө гэдэг бол худлаа шүү дээ. 32 үлдсэн үлдэх 32 бүх яг үлдгээрэл үлдэнэ. 8-д үлдэх 8 бүх үлдгээрэл үлдэнэ. Тэгээ бид нар ингээд өөрөө өөрснийгөө хуураад тоглоод идэг байхгүй. Энэ дээрээ анхаараач. Хамгийн гол асуудал бол ерөөсөө энэ допингийн асуудал болчихдог. Үндэсний спортод. Тэгэхээр үнэхээр ариун заяа гишүүний хэлдгээр энэ засгийн газар бол допингийг үндэсний спортоос салах ажлыг маш эрчимтэй хийхгүй болвол үндэсний спортын нэг онцлогч нь хэдэн 10,000-аараа хичээлдэг. Хэдэн 10,000-аараа оролцдог. Ийм спорт байдаг. Тэрлүү допинг яваад орчхоор зэрэг үндэснээр нь хордуулдаг. Үр удмын тасалдаг. Ийм ноцтой юм руу очдог. Тийм учраас бол чадвал харин үндэсний энэ баяр наадмын тухай хуулинд явцын одоо допингийн шинжилгээ, сэргээшийн шинжилгээ өгсөн хүмүүсийг барилдуулна гэсэн ийм зүйлийг хиймээр байгаа. Магадгүй 6 сард багтаад шинжилгээ өгсөн байх ёстой гэдэг ийм зүйл хиймээр байгаа. Нэгүр хэлбэл том одоо цол руу явж байгаа хүн бол допингоос бүрэн ангид байна гэдэг энэ зүйл рүү төр засаг нь шахаж ажиллахгүй бол энэ юусо болохоо болцсон юм билээ. Тэгэхээр допингтой холбогдож байгаа улсуудыг бид нар бол хар тамхи худалдаалж байгаа хүмүүстэй адилтгаж эрүүгийн асуудлыг нь хөнддөг болмоор юм билээ. Огт зөвшөөрөгдөөгүй, ерөөсөө мэдэхгүй ийм одоо зүйлсийг авчираад Монгол залуучуудад одоо шахаж байгаа. За ингүүл чи бэртэ болно, ингүүл хурдтай болно гэдэг ингээд. Тэгээ сүүлийн асуудал бол түрүүн Туван гишүүн хөндөжсэн тэр морины асуудал дээр бол морин дээр байгаа зүйл бол энэ хэмжээний мап. Хэмжигтэй маптдаг, авилгаддаг. Төрийн наадмаа авилгаддаг. За сайн зэрэг шүү хариулт. Микрофон. За үндсэн хууль заасан ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй хашлах зүйл байхгүй. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгчийн үндсэн чиглэлээр үндэсний юм нэгдлийг одоо илэрхийлж хамгаалж энийг хөгжүүл бэхжүүлэх явдал байдаг. Энэ үрээндээ баяр наадам гэдэг бол бидний бас үндэсний юм нэгдлийн хамгийн том илэрхийлэл болсон ийм баяраа гэж би одоо хувьдаа бодож байгаа. Энэ улсын цол алах асуудал угаасаа ерөнхийлөгчийн бүрэн эрхт байдаг. Энэ цол олгох бүхий барилдаанаа барилдуулахын асуудал дээр ерөнхийлөгч бас тэгшөөн дээр шийдвэр гарах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм аа. Энийг бас зөвөр хариултандаа хэлье. Шагнал урамшууллын нэмэх асуудал би тантай санал нэг байна уу? Ер нь бол одоо допингоос хол байлаагүй шагнал урамшууллыг нэг удаагийнх биш байнгын тогтмол орлоготой болгох асуудал шүү дээ. Залуучууд маань одоо улсын баяр наадам төрүүлэл амьдралаа шийдчихэлэгдэл зорилгоор байж байна. Уг нь бол энэ допингоос хол байгаад энэ бүхий барилдаан шудраг хийцтэй хурдтай болоод ирэх юм бол үзэгч татаад ирэх юм бол энэ спортын бэд тавьж болно. Бэд тавиад энэ орлогоос тодорхой хэмжээний бөхчүүдийн цалин урамшуулал зүйлүүдийг шийдээ явах. Ингэж ижил энэ спорт өөрөө хөгждөг юм бэл. Спортын эдийн засаг хөгждөг юм бэл. Тэгээ энэ бүхий дөрвөн мөртлөө өөрчлөгдсөн байхгүй. Хуучин энэ барьц сонгооноос болоод маш их бөхчүүдийн жин нэмэгдсэн бол одоо энэ дөрмийн өөрчлөлтөөс болоод бөхчүүд энэ 22 оноос л ихэд жилд 15 тухайн 22 оны наадамд л ихэд 15 хил дунджаар хасч орж ирсэн шүү дээ. Одоо ингээд бүхий барилдаанууд маш хийцтэй, хурдтай болоод байгаа. Тэгээ би энийг бол одоо бүхий холбоо улам сайжруулад явж байгаа гэж итгэдэг. Би өөрөө бас энэ дөрмийн өөрчлөлтийг засгийн газараа батлуулсан юм байхгүй. Тухайн үед би ч одоо баахан хил амд орсон. Гэхдээ энэ зөв байсан гэдэг нь хожимын энэ 4 жилийн дараа яг харагдаж байгаа.
маш олон залуучууд урам хийж үзэгчд их татагдаж орж ирдэг болсон байна. Энийг нэгдүгээр хэлэх мөн. Допингтэй бол одоо дотоодын лабораторитой болохоос эхлээд зүгээр асуудлуудыг шадар зайдын хэмжээнд судалж байгаа юм бэл. Тэр экспрессээр одоо яг герман руу явуулж допинг одоо гаргаж байгаа. За ерөн зүгээр эцсийн биш боловч зүгээр урьдчилсан байдлаар допингийн шинжилгээ хийдэг тийм төрөвчсөн лабораториуд оруулж ирэх асуудлыг судалсан юм билээ энэ жилийн үед. Тэгээ энэ жилийн үед арай төсөн мөнгө нь боломжгүй эх жилүүдээс бас одоо үзьяалагддаг байдлаар явж байгаа. Явцын допингийн шинжилгээ байнга авч байгаа шүү дээ. Бүхийн одоо өргөөнд болж байгаа наадам болгон дээрээс тодорхой допингийн үндэсний допингийн холбооноос авж байгаа. Эндээс маш их илрүүлж байгаа. Зөвхөн баяр наадмаас допинг илрээд байгаа биш. Явцын шинжилгээр маш олон залуучууд допингийн шинжилгээнд одоо хамрагдаж, энээсээ илрүүлэгдэж бас тодорхой хэмжээний хариуцлага хүлээж байгаа ийм зүйл байгаа. Хэрэг допинг зөвшөөрөөд ирвэл энэ үндэсний их баяр наадамч их спортын буюу чөлөөт жудоо, самб, сонгодог барилдаанаар барилдаг хүмүүс ч орж ирэхгүй. Эдгээр ч юугаас байнгын хян шинжилгээнд орж байгаа учраас. Тийм учраас энэ допинг ерөөсөө үндэсний энэ бүхэд бол хизээж хүлээн зөвшөөрж болохгүй. Тийм бол өнөөдөр одоо 5 гэрэл зам бол барилдахгүй нь шүү дээ чөлөөтийн юм. Гих зэрэгээрээ бодохоор энийг таны хэлж байгаадаа бол 100% санал нэгж байна. Тэгээд ер нь цаашдаа энэ хүүг асуудлыг нэг цэгцлээд бас нэг хил амгүйхан шиг л одоо баяр наадмаа зөв зохион байгуулах энэ асуудал орхон зүв бах. За морины асуудлыг би одоогоор хариулж мэдэхгүй байна. Яг зөвхөн хууль гарч яхад нэг адуу уг бол чипжүүлээд бүртгэлжүүлэх бүрэн боломж байна гэж үтсэн. Нэг чип бол тухайн үед 2022 онд нэг 8000 төгрөгийн үнэтэй байсан шүү дээ. Чипний үйлдвэр байгуулчвал энийг одоо ингээд компаничлаад инким бол одоо бас шийднэ л гэсэн. Тэгэл яг үндэ хэлэхэд маш хүндрэлтэй л байгаа. Тэгээ одоо энэ өндрийн хэмжээс хүний оролцоог шийдэж байгаа гэж байгаа боловч бас л одоо асуудлууд үүсэж байх шиг байгаа. За энэ дээр би бас одоо яг тодорхой одоо танд шууд одоо ингэх ёстой тех ёстой гэж хариулт өгч чадахгүй байна. Би энэ өргөн барьсан хуулийнхаа өрөөнд бол хөндөж орж ирээгүй маа. Би зөвхөн бүхий асуудал хөндөж орж ирсэн гэдэг зүйлийг танд хэлье.